Сориг интеграц буюу хосолсон ангаах ухаан. Сориг интеграц гэдэг манай эмнэлгийн нэр томьёогийг би товчхон танилцуулъя гэж бодож байна. Сориг гэдэг бол төвд үг ан ухаан гэсэн үг. Интеграц буюу англиар integrated гэж одоо үг байдаг. Тэр нь бол хосолсон гэсэн утгатай. Европ уламжлалт эмчилгээг хавсраад тэгээд энэ жил хэвтэн эмчилгүүлэх, өдрийн эмчилгээний чиглэл, цагийн эмчилгээний чиглэл, эм чиглэлээр бол эмчилгээг явуулдаг. Эсвэл дан эмийн бас эмчилгээний чиглэлээр бас эмчилгээг явуулдаг. Яагаад сүүлийн үед бол бид нар бол дан эмийн бас эмчилгээний чиглэл рүү илүү хандлагатай байгаа. Угаасаа дэлхийн нийт ч гэсэн ийм хандлагатай байдаг. Ялангуяа Монголд болохоор зэрэг эмийн хэрэглээ бас буруу байснаас болж хүмүүс дандаа тийм эмийн илүү хэтрүүлж хэрэгсэн, эмийн хордлогот орсон, мөөгөнцөрцөн гэх мэт гаж нөлөө илэрсэн илүү байдаг учраас эмийн бус эмчилгээг дангаар нь ингэж явуулахад бол эмчилгээний үр дүн илүү гардаг. Үйлчлүүлэгчдийн төлөө бид нар цаг алдгүй үүднээс мөн одоо үйлчлэгийг одоо бүрэн бүтэн төгс одоо хүртэх ийм зорилгоор бид нар бол арай өвөрмөгц явуулах гэж хичээдэг. Ер нь бол Европынхаа үндсэн эмчилгээ өөрөөр хэлбэл үндсэн эмийн эмчилгээгээ бол би өөр хариуцаж ажилладаг. Жишээлбэл эмийн эмчилгээ явж явах, зүү эмчилгээ явж явахад болохоор бид нар дандаа ийм медиташн хөгжмийг илүү их тавьдаг. Тийм болохоор бид нар гипноз эмчилгээ, медиташн хөгжмийг болохоор хүн болгоны одоо хэсэг бүлэг болгож жишээл өтгөн хаталтын эсрэг ч юм уу, эсвэл хотоодын шархлаа өвчтэй хүмүүст ч юм уу, эсвэл нойргуудлын эсрэг ч юм уу, эсвэл одоо бүр ингээд хотоод гидсийн замын эмгэгтэй хүмүүс, эсвэл бөөрийн өвчтэй, тархи мэдрэлийн системийн өвчтэй хүмүүс зориулаад тус нь ингэж тэр хөгжмийг ашиглаж тавьж хүмүүсээ сонгож тавьдаг. Энэ хөгжим маань хүний бүх бие одоо юу гэдэг тавигдчих. Сэтгэл зүрхээрээ миний эмчилгээ мэдэрч, зүгээ мэдэрч тайвшруулж биенээс эрэг гормон окситоцин гэдэг гормон ялгарч тэгснээр хүний энэ биеийн дээр эрэг сэтгэл төрж ирнэ, тайвширч аавна. Полцэг цэргийн эмчийн 1985 онд Төвдийн Дармасалагийн уламжлалт ангаах ухааны эмчилгээний ангийг 1993 онд Улаанбаатар хотод ангаах ухааны их сургуулийг төгсөөд нэгдсэн 3 дугаар эмнэлэг гэмтэл сувг судлалын үндэсний төвд Мисасны эмчээр, Монгол солонгосын дорны ангаах төвд уламжлалын эмчээр, одоо Сориг интеграц эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байна. Дарамслагийн манай төвдийн уламжлалтын одоо ангаах ухааны хүрээлэн институтыг төгснөөр би бахархаж явдаг. Би өөрөө их хувь заяатай хувьтай хүн гэж боддог. Тэр тусмаа миний одоо Дарамслагийн ангаах ухааны төгсөөд давхар Монголын ангаах ухааны дээд сургууль төгсөж бас Европ орчин үеийн одоо орчин ангаах ухаан, уламжлалтын ангаах ухааны хоёр хосолж Монголын миний өчөөхөн миний чадлыг Монголын ард түмэнд би үйлчилж байгаадаа би их сэтгэл хангалуун баяртай байдаг. Мэдээж би тэр сургуулийг төгссөн гэсэн утгаар мэдээж миний одоо намайг гол одтолточ авч явсан миний багш хүн бол Лувсан Манжил Далай багшийн 2 дугаар их хэмж байсан. Миний одоо тэр хүний миний одоо үзлийг эмчилгээ одоо миний одоо юуны школ гэх үү. Тэр бол Лувсан Манжил багшийн школ юм. Уламжлалтын ажигаар ч одоо Европ эднийг бол хосолдоор бас их үр дүнтэй байт эмчилгээ. За тэгээ нөгөө төгөр эдний усны онцлог бол бас одоо үйлчлүүлэгчтэйгээ сайхан харьцдаг, их соёлтой. За тэгээд эмчлүүлэгчийн бас ая тухайг бодцдог, дууж юм байхтай. За эмчилгээний үр дүн бол өдөр болгон одоо бас их хяналттай гэх их сайхан юм талтай төгтөө эмнэлэг байна. Сориг интеграц эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэг, өдрийн эмчилгээ, цайны цагийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өвчнийг болохоор нэг дор өөрөөр хурц үеийг нь намжмал үеийтэй нь хавсгаж нэг дор бол эмчилснээр бол сэдрэлтийн авцыг бол багасгаж хүний ажиллах чадрыг л илүү хурдан нэмэгдүүлдэг юм онцлогтой.
Загцрын эмчийн 1993 онд Улаанбаатар хотод Вангаа ухааны их сургуулийн ерөнхий эмчилгээний ангийг дүүргээд бүгд найрамдах Солонгос улсын Ёнсэ их сургуульд ходоод, гидис, эдэг зүсний буюу дотрийн нарийн мэргэжлэр 3 жил суралцсан мэргэжил дээшлүүлжээ. Монголд одоо анш тодрох боломжгүй ч юм аншлах боломжгүй хүнд хэлбэрийн өвчнүүд байдаг л да. Гадаад оронд одоо явж эмчлэх шаардлагатай юм өвчнүүд байдаг. Энэ өвчнүүдийг бид нар болохоор бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах энтхэг улсын эмнэлгүүдтэй хамтарч одоо эмчилгээг шийдвэрлэдэг. Одоо энэ чинь эмчлэгдэх боломжгүй хүнд хэлбэрийн хагалгаа янз бүрийн юм өвчнүүдийг тэнд бол өөрсдийнхөө шугамаар явуулж эмчилгээг шийдвэрлээд тэгээд тэр хүмүүсийг буцаж ирэхэд нь болохоор бид нар эмчилгээг нь одоо энэ чинь хянаад явцдаг. Хянж явж байгаад бид нар байнгын харьцаатай хянж яваад буцаад тэр эмч нартайгаа мэдэгдээд одоо ямар шинжилгээ давтаж хийх вэ, ямар эмийн эмчилгээ хийх вэ гэдэг бид нар харилцсан одоо хоорондоо ярилцж байгаад дахиад хэдэн сард ямар үе шаттайгаар эмчилгээг нь дахиж хийх вэ, дахиж хэдүүт хянуулах вэ гэдгээ бол бид нар өөрсдөө бол энэ сон эмнэлэгтэйгээ хамтраад бол шийдвэрлэждэг. Ер нь бол манайхаас явуулсан өвчтөнгүүд явуулсан хүмүүс нь бол одоо энд болон тэнд бол байнгын хяналтанд ор байж байгаа. Тэгээд бол бүтэн эдгэрлэг авах ийм магадлалтай байдаг. Үйлчлүүлэгчийн дийлэн одоо хувь нь ямар чиглэлээр өвчлөж байна. Цаашдаа ямар чиглэлээр өвчлөх магадлал өндөр байна. Түүний дагуу бид нар судалгаа хийж явдаг. Манайхаар банк үйлчлүүлдэг, банк одоо ирж үйлчлүүлдэг хүний тоо бол 7000 гаруй банк үйлчлүүлэгч байна. За ер нь хаяа ирж үзүүнгээ ингээд харах юм бол 100000 гаруй хүрч байна. Банк эргэлзээд явж байгаа бол 7000 гаруй явж байна өнөөдрийн байдлаар. Өөрөөр хэлбэл манайх бол эмнэлгийн олон улсын копийн системд бол эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ копийн систем гэдэг нь юу гэхээр зэрэг эмчилгээний чанарын хяналтын систем. Өөрөөр хэлбэл яг л энэ сон эмнэлэг дээр дэвшүүлсэн шиг халамж, хайр, анхаарлыг бол хүмүүстэй хүргэдэг ийм систем байдаг. Тэгэхээр манай дээр сон эмнэлэг болохоор зэрэг хувийн эмнэлэг. Гэхдээ энэ эмнэлгийн хамгийн гол ураа нь бол үйлчлүүлэгч манай эмнэлгийг зорж ирсэн ямар ч үйлчлүүлэгчд манай эмнэлгийн ямар ч хязгааргүйгээр хэл хязгааргүй ямар саадгүйгээр бид нэр үйлчлэх ёстой гэсэн ийм үндсэн зарчмыг баримталдаг ийм эмнэлэг байлаа. Бид нар ч гэсэн өөрийнхөө үйл ажиллагаанаар копийн зарчмаар манай эмнэлгийг зорж ирж байгаа хэнийгч болов бид нэр ямар нэгэн саадгүйгээр ямар ч бэрхшээлгүйгээр ямар ч одоо стрессгүйгээр тэр хүнийг хүлээж авч тэгээд эмчлэх боломжтой гэсэн өвчнөө бол авч эмчилнэ. Боломжгүй одоо бүр манай одоо яамнаас батлагдсан гадаадд эмчлэгдэх шаардлагатай өвчний тоонд орсон байх юм бол бид нэр одоо өөрийнх нь хүсэлтээр Солонгос улсад юм уу энэтхэг улсад явуулж эмчилгээг нь бол шийдэж өгнө. Ингэхдээ бид нар бол өөрсдөө тэр эмч нартай хяналтыг нь байнгын хамтарч хийж явах. Бид нар бол өөрсдөө дахиад энэ сон эмнэлэгтэйгээ 3 сар тутам нэг удаа очиж бид нар бол манайхаас ямар хүмүүс очисон, энэний эмчилгээний хяналт нь ямар байна, ямар эмчилгээ хийлгсэн байна, одоо дахиад бид нар ямар хүмүүс байна гэдгээ бол хянжаадаг. Ийм болохоор манай дээр болохоор ер нь бол яригддаг штэ. Солонгос юм уу гадаад оронд эмчилгээ хийхэд эргээд хяналт нь айгүй хэцүү болчдөг, буцаад явхад хэцүү болчдөг гэдэг. Манай дээр бол ийм юм байхгүй. Бид нар хяналтаа өөрсдөө хийгээд шаардлагатай үед нь буцаж хариу барьж чад эмчилгээг нь бол хийгээд явцдаг. Монголд бол сон эмнэлгийн суурин төлөөлөгчийн газар бол маш олон эмнэлгүүдтэй ажилладаг юм байлээ. Энэ дээр бол манайх бол албан ёсны гэрээг нь хийгээд энэ эмнэлгийн хаямж нартай хамтарч ажилладаг. Ийм онцлогтой. Сориг энтергац эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх, өдрийн эмчилгээ, цайны цагийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тусгай ийм зорилтын төөнөр тавьсан байж байгаа. Энэ төөнөр маань ямар учиртай юм бэ гэвэл энэ хүн сая хэд даарж хөөрсөн улмаас энэ пилоцистит гэдэг Европоор бол манай уламжлалтаар бол хэтэрхий даарж хөөрснараа хүний биед одоо гал махбут гадны нөлөөгөөр алтгсан улмаас тэр гал махбутыг дахин бий болгох гэсэн зарчимтай. Ийм нэмж одоо тийм учраас энэ төөнөр ингээ шууд тавьдаг ийм арга байдаг. Европоор тайлбарлах юм бол энэ төөнөр маань нэмээд одоо өрөвслийн эсрэг үйлдэлтэй
хоёрдугаарт энэ зүүнний сувгуудыг энэ төөнөрөөр итгэвжүүлж гэсэн үг. Ийм өргөд ийм зарчим байдаг юм аа. Европ эмнээс гадна ийм уламжилтын цогц эмчилгээ хийдэгэр даваа талтай. Сөрөг интеграц эмнэлэг нь эдэг, зүс, ходоод, гидис, нойр булчирхайн эмгэгүүд, зүрх судас, үе мөчний өвчин, бөөр давсаг, дөрөв булчирхайн өвчин, мэдрэлийн ядаргаа, нойр гүйдэл, толгойн өвдөлт, саажилт, нуруу нугасны нүхэн сэргийн хэмчилгээг хийж байна. Хаяг нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зүүн талд мөнх өндөрмөлт үеийн 4 давхурд сөрөг интеграц эмнэлэг. Удас 70 тэгтэг 12 98 99 19 65 87. Манай эмнэлэг бол ер нь голдоо ээлэг цус ходоод гэсний дотрын одоо өвчнүүд тийм үү. Тэр тусмаа ээлэг байна. Цус ходоод гэдс нойл булчирхай мөн мэдээж үе мөч тийм ээ. Зүрх судас одоо даралт ихсэх өвчин байна. Тэг мөн бөөр давсаг шээсний эмгэгүүд байна тийм үү. Эдгээр өвчнүүд бол манайд одоо юу гэдгийг их үр дүнтэй эмчилгээ явж байгаа. Тий. Би бол өөрөө түрүүн хэлсэн дотрын эмч. Тийм ээ тэр дотроос ходоод гэж илүүцсэний өвчнөр илүү дагнасан. Өөрөө ч гэсэн бусад оронд ходоод гэж илүүцсэний өвчнөр бол илүү дагнасан. Тийм болохоор ер нь бол голчилж ходоод гэж илэг цусны өвчлөл, дотрын өвчлөлүүд тэгээд энэ дээр нэмэгдээд нэг уламжлалтын эмч байгаа учраас нойрог уудлал, зураг судасны хүнд биш хэлбэрийн өвчнүүд, бөөр, тэгээд мэдрэлийн одоо хүнд биш хэлбэрийн өвчнүүдийг бол уламжлалт, пиц эмчилгээний хэлбэрээр авч эмчилгээд илүү үр дүнтэй байдаг. Ер нь сүүлийн үед нийгэмд тэр чигээр одоо стресс гэдэг ойлголт илүү бий болсон учраас бүх өвчний их сурвалж нь стресс болчихсон байдаг. Жишээл хавдрыг ч гэсэн аваад үзэхэд явж их сурвалж нь стрессийн гаралтай ч юм уу, стрессээс болоод хавдрын үүсэл хөгжил хурдасдаг ч юм уу те ийм юм байгаа учраас ходоод гэсний замын бүх өвчлөлт стрессийн одоо нөлөө маш их өндөр байдаг. Тэгэхээр энэ эмчилгээг бид нэр эмийн эмчилгээ, хөгжимт эмчилгээ, дээрээс нь пицэг эмчилгээ, уламжлалтын эмчилгээгээр тухайн хүн болгондныхоо онцлог тохируулж хавсарч эмчилснээр эмчилгээний үр дүн маань илүү хурдан, илүү сайн гардаг болов гэж боддог. Энэ бол их сэтгэл хангалуун байдаг шүү дээ бид нэр. Би бас олон дахин хэвдэж байгаа энэ удаан эмчилэлт маш их сайн л гэж боддгийг. Энэ хоёр эмчээр нь маш их сайн. Яагаад гэхээр зэрэг нэг судсаар их оншилдог, эрэгтэй эмч нь судас барьж оншилдог байхгүй юу? Тэгээд эмэгтэй эмч нь болохоор Европ эмнэлгийн юм хавсарч юм. Тэрэнд нь бид нэр их тааламжтай байдаг да. Би тэгэл ер нь л би өвдөх мөч болгондоо бараг энэ дээр шивтдгийн сайхан болол гардаг. Бид нар чинь энд л ирээл өвшин амтган гэсэн сайхан сэтгэлээр ирдэг. Энэ хоёр маань ямар ч юм идэгэн гэсэн сэтгэлээр хүлээж авдаг да. Тэгэл тийм болол гардаг. Хүн болгонд итгэл ижилхэн тийм халамж анхаарал тавьдаг. Бидний маш их сайхан сэтгэлээр хүлээж авдаг. Тийм болохоор бид нэр байн байнгын гэж хөгжүүлэх дуртай байдгийг. Эмчилгээний даваа тал нь их юм л тэр уламжлалын эмнэлэг энэ анхаарал хоёрыг хавсарч хийдэж штеп. Тэрүүрийг даваа талтай амлуул гэж боддیں۔ Энэ бол их олон жил хэмжиж байгаа. Ер нь 10 гаруй жил хэмжиж байгаа шүү дээ. Энэ манай гэр бүл хүүхдүүдтэйгээл танил найзууд бүгд л энэ төр хэмжлэлтэй шүү дээ. Сайхан л байдаг. Тэгээд эцэст нь хэлэхэд бол ер нь манай үйлчлүүлэгчд бол хэлэхэд эмч хүний үүднээс хэлэхэд эмийн зөв зохистой хэрэглэгийг илүү хэрэглэмээр байна. Ялангуяа ходоод гэж элэг зүс хоол боловсруулах замын эмгээр хэвчиж байгаа хүмүүс маань эмийн эмчилгээнээс илүү хоол эмчилгээ илүү үр дүнтэй байдаг. Бид нар тэгэхээр зэрэг хоолныхаа дэглэмийг зөв барих, зөв хооллох тэгээд эмийн бус одоо эмчилгээр илүү одоо анхаарлаа хандуулах дээрээс нь болохоор зэрэг эмийн зөв зохистой өөрөөр хэлбэл болж байгаа үйл эмчийн заавраар эмийг хэрэгжилж явах хэрэгтэй байна гэдгийг л одоо би цаашд хэлмээр байна. Сөрөг интеграц эмнэлэг нь эдэг, зүс, ходоод, гидис, нойр булчирхайн эмгэгүүд, зүрх судас, үе мөчний өвчин, бөөр давсаг, дөрөв булчирхайн өвчин, мэдрэлийн ядаргаа, нойр гүйдэл, толгойн өвдөлт, саажилт, нуруу нугасны нүхэн сэргийн хэмчилгээг хийж байна. Хаяг нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зүүн талд мөнх өндөрмөлт үеийн 4 давхурд сөрөг интеграц эмнэлэг.
Утас 70 тэгтэг 12 98 99 19 65 87